өнөөдөр хичээлийн семинар ороход бэлэн боллоо. Өнөөдрийн семинарын сэдэв бол шатах тослох материалын зарцуулалт. За багш нь өмнөх семинар дээр ярьсан тайлбарлсан байгаа техник эдийн засгийн үндслэлийг тооцчиж тухайн уурхайд ашиглагдах авц сонсмолыг эцэслэн сонгоно. Хэдэн ширхгийг сонгох вэ? Ямар төрлийнхийг сонгох вэ гэдгийг бол энэ эдийн засгийн үзүүлэлтийг тооцчиж заавал эцэслэж авдгаа гэдгийг багш нь тайлбарлсан байгаа. Тэгэхээр авц сонсмолын хамгийн ашиглалтын хамгийн өндөр зардлыг зарцуулдаг зүйл бол шатах материал, бензин, мөн тослох материалын зарцуулалт байдаг. Тиймээс энэ эдийн засгийн үзүүлэлтэн дээр бол зайлшгүй тооцох шаардлагатай үзүүлэлтийн нэг болж урж байгаамаа гэсэн үг байна. За мөн өмнөх семинар номер 7 дээр та бүхэн авц сонсмол битүү мөчлөгөөр ажиллах, задгаа мөчлөгөөр ажиллах гэж хоёр өөр тээвэрлэлтийн цэгүүдийн байршлаас хамааралтайгаар ингэж хуваагддгийг та бүхэн мэдсэн байгаа юм. Тэгэхээр шатах тослох материалын зарцуулалтыг олохын тулд тухайн авц сонсмолын гүйлтийг олох шаардлагатай. Хоногт эсвэл ээлжинд цагт гүйх гүйлтийн хэмжээс тооцох шаардлагатай болж байгаамаа. Үүний тулд 8.1 болон 8.2 гэсэн томьёог ашиглаж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За ээл ачаата чиглэлийн үеийн замын урт, хоосон чиглэлийн үеийн замын урт. За тэгээд техникийн дааз энд бол авц сонсмолын дундаж дааз өөр төрлийн задгаа мөчлөгөөр ажиллаж байгаа учраас өөр экскаватор дээр очиж ажиллах боломжтой шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол өөр дундаж дааз гэдэг ойлголт гарч ирж байгаа юм. За ингээд задгаа юм уу эсвэл битүү мөчлөгөөр ажиллаж байх үеийг нь аль нэгийг сонгогдоод та бүхэн авц сонсмолын ээлжийн гүйлтийг бол бодож гаргана. Ээлжинд тэдэн километр гүйх юм чинь үүн дээр хэдэн хэмжээний шатхуун зарцуулах вэ гэдгийг бол тооцож гаргах боломжтой болж байгаамаа. За уурхайд ажиллаж байгаа авц сонсмолын ээлжин зарцуулах шатах материалын зардлыг бол угт 8.4 гэсэн томьёогоор тодорхойлж байгаа юм. Тэгэхээр 8.4 гэсэн дөрвийн томьёон дээр бол QT норм гэж байгаа юм. Энэ бол авц сонсмолын 100 км зарцуулагдах нормт зарцуулалт байгаа юм. Тэгэхээр авц сонсмолын техник үзүүлэлтэн дээр 100 км зарцуулах нормт зарцуулалтыг өгсөн байдаг. Хэрв нормт зарцуулалт байхгүй тохиолдолд бол 8.5 гэсэн томьёог бол ашиглаж авц сонсмолын 100 км зарцуулах түлшний нормативыг тогтоож болно гэсэн үг байна. За үүнд авц сонсмолын шатах материалын зарцуулалтанд юу орох вэ гэхээр мөн хэдэн коэффициентуудыг тооцдог. Үүнд бол сэлгээ хийх үед зарцуулалтыг тооцсон, гараж дах нэмэгдлийг тооцсон байна, өвлийн цагийн нэмэгдлийг тооцсон, хүлгүүрийн хуучрлыг тооцсон, шатах материалын хувийн жинг тооцсон ийм үзүүлэлтүүдийг тооцож шатах материалын зарцуулалтыг нэг ээлжинд зарцуулалтыг гаргана гэсэн үг байна. За хэрв ээлжинд зарцуулах ингээд тухайн нэг рейс зарцуулах шат материалын зарцуулалтыг тодорхойлсон бол ээлжин зарцуулах зарцуулалтыг бол тооцож үзэж болно. Энэ 8.5 болон 8.6 гэсэн томьёонууд бол 100 км зарцуулах түвшний норм тодорхой бос үед бодогддог ийм томьёонууд байгаа юм шүү. За бүх өгөгдлүүд ойлгомжтой, бүх өгөгдлүүд өмнөх жишээнээс өмнөх бие даалтнуудаас авж байгаа учраас ойлгомжгүй зүйл байхгүй гэж би багш нь бодож байна. За үүн дээр нэг зүйл тайлбарлая. Энд том ааш гэдэг тэмдэглэгээ байна. Энэ уурхайн гүн байна. Уурхайн гүнг яаж тодорхойлох вэ гэдгийг хань багш нь тайлбарлаж өгье. Тэгэхээр нэгдүгээр бие даалтан дээр та бүхэн замын схем өгсөн байгаа. Замын схем дээр юу байгаа вэ гэхээр таныг хэдэн мөрөгцөгтэй юм бэ гэдэг нь байгаа. Тэгэхээр мөрөгцгийн өндөр бол 15 м, хэдэн мөрөгцөгтэй байгаас, хэдэн доголтой байгаас хамаарат таны уурхайн гүн тодорхойлогдох ёстой. 3 доголтой бол таны уурхайн гүн 45 м, 6 доголтой бол 90 м гэх мэтчлэн ааш уурхайн гүн тодорхойлогдох юм байгаа юм. Тээвэрлэлтийн нийт замын урт гэдэг маань юу хэлж байна гэвэл тухайн авц сонсмолын ачаата болон хоосон чиглэлд явж байгаа нийт замын урт. Тэгэхээр бид хэд
ачаатай үеийн, хоосон үеийнхаа нийт замуудыг одоо нэмнэ гэсэн үг нийлбэрүүд байна. Тухайлах юм бол нэгдүгээр бие даалтан дээр бодсон ээл уурхай гэдэг замыг хоёроор үржүүлэхэд бол энэ тээвэрлэлтийн нийт замын урт маань гарч ирэх боломжтой болж байгаа гэсэн үг байна. За авц сонсмолын бүтээгдэхүүний коэффициент буюу КТ бол авц сонсмолын өөрийн массыг одоо техникийн даацад харьцуулсан харьцаагаар тодорхойлогдож байгаа юм коэффициент байгаа. За энд бол 765 гэдэг томьёо бол эталон тоо байгаа шүү. Энд бол энийг өөрчлөх шаардлагагүй тогтмол тоо байгаамаа. За ингээд туслах материалын зарцуулалт нь шатах материалын 5-аас 8% гэж тооцож үзэж болдог. Тэгэхээр ээлжин зарцуулах 100 тонн одоо 100 кл авцс түлш зарцуулна гэж үзвэл авцс мол маань 100 литрийг зарцуулна гэж үзвэл шатах материалын туслах материалын зардал маань бол ойролцоогоор 5-аас 8 литр байна. За харин хөдөлгүүрийн тосны зарцуулалт бол уг одоо 100 литрийн 4-өөс 6% байна. Тэгэхээр 4-өөс 6 литр бол хөдөлгүүрийн тосны зарцуулалт орно гэсэн үг байна. Тэгэхээр тус бүр дээрээ үнийг бол тооцож үзнэ. 3 авц сонс мол дээр гуруулан дээр нэг тооцоо хийнэ гэсэн үг байна. За энэ хэдийгээр энд семинар номер 8 дээр бодогдож байгаа шатах тослог материалын зарцуулалт нь хэдхэн томьёогоор тодорхойлогдож байгаа маш амархан юм шиг боловч маш хариуцлагатай, маш үнэнчээр бодох ёстой тоо байгаа. Эннээс хамаарсан одоо ашиглалтын зардал маш өндөр гардаг учраас эдгээрийг бол хариуцлагатайгаар хийх шаардлагатай гэдгийг багш дахин анхааруулах хэлье. За видеалтуудаас асуух зүйл байвал багштайгаа эргэж холбогдороо вебинартайгаа байнга одоо дахин орж байгаарай гэж багш зөвлөхөөр байна. За баярлалаа баяртай.